Суур чадамжууд гэж юу вэ? Тогтвортой хөгжлийн 17 зорилтын боловсрол ба ур чадвар сэдвийн хүрээнд 21-р зууны оюутан залуус бидний заавал эзэмших ёстой суур ур чадамжуудыг та бүхэнд танилцуулж байна. Сууд сэтгэгч Адам Смитийн тодорхойлсноор нийгмийн бүхий л өвчнийг эмчлэх нэг гол хэрэгсэл бол шаардлага хангасан боловсрол мөн юм. Харин чадвар гэдэг бол бодит нөхцөл байдалд өөрийн мэдлэгийг хэрэгжүүлэх боломжтой байдлыг илэрхийлнэ. Тэгвэл суур эрдэм гэж юу вэ? Хамгийн түрүүнд бидний өдөр тутмын амьдралдаа ашигладаг суур эрдэмүүдийн талаар танилцуулж байна. Үүнд бичиг үсэг тайлагдалт, тооллын мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл харилцаа холбооны мэдлэг, санхүүгийн мэдлэг, соёл ба иргэний боловсрол ордог. Аж үйлдвэрийн хувьсгал эд өрнөж байсан 18-аас 19-р зуунд уншиж бичих буюу бичиг үсэг тайлагдах нь нийгмийн шүдний өвчин болж байсан бол 21-р зуунд ялангуяа цар тахлын дараа бичиг үсэг тайлагдах нь амьдралын зайлшгүй суур хэрэгцээний нэг мөн болсон. Чухал ур чадварууд. Харин бидний альва тулгымцсан асуудал саад бэрхшээлгийг даван туулахад тусалдаг чухал ур чадваруудад шүүмжлэх сэтгэлгээ ба асуудлыг шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээ, харилцааны ур чадвар, багаар ажиллах ур чадвар тус ордог. Мөн бидний хүрээлэн буй орчин амьдарч буй нийгмийн өөрчлөлтөд ашиглагдах хувийн давуу чанаруудыг дурдах нь зүйтэй. Үүнд сониуч байдал, санаачлахтай байдал, тууштай байдал, дасан зохицох чадвар, манлайлал, нийгэм ба соёлын ухамсарт байдал багтдаг. Хурдан өөрчлөгдөн хувьсаж буй дэлхийн ертөнцид ямар технологи ирээдүг тодорхойлохыг урьдчилан хэлэх боломжгүй. Тиймдээч бие даан суралцах ур чадварыг хүүхдүүдэд эзэмшүүлэх нь хизээнээс илүү чухал болоод байна. Бидний үр хойч ирээдүгээ өөрөө тодорхойлохын сацуу дэлхийн иргэн болж төлөвшөхийн тулд мэдлэгээс гадна ур чадвар, хандлага, үнэт зүйлсийг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг өнөөгийн нөхцөл байдал гэрчлэн харуулж байгаа юм. Эдгээр ур чадваруудын ачаар бид техник технологийн 900-д бусадтайгаа хөл нийлүүлэн алхах, нийгэмдээ өөрийн гэсэн байр сууриа бий болгоход чухал нөлөө үзүүлнэ. Суур чадамж бол амжилтын үндэс. Анхаарал хандуулсанд баярлалаа.